Зохиолыг бичсэн Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Монголын зохиолчдын эвлэлийн болон дашдаржийн нацаг доржийн шагналт яруу найрагч Шагдрын дулмаа. Зохиолыг уншсан Туул Синди. Шуурга. Цармын өвлжөөнд дорилгийнх 800 хонтой цасанд аруулжсан малынхаа ам руу хийх өвсөөч татаж авч чадаагүй байхад баригдын зоо техникч галсан ирж одоо яадаг вүлээ дээ. Энэ их цас энэ тэнгэрийн байж байгаа царай. Би ил сумын даргад хэлж жаах өвс залгуулахаас та. Ингээд хэлэхгэр нударгаараа цагаан сурвалтай гансаа зүлгээд тамхиа асааж хит сороод түрүүлэнгээ яарав гэгчин гарч одов. 2 хоног нүдгүй шуурга балбаж хотноос гарсан мал нэгч үгүй. Дорилог янжмаа 2 сэтгэл төгшин түмний сүргийг ингэчиж баллах гэжтэй. Ятгахтаа оюун цэцэг гэж нэг амтан хий олон мал ахуулчаад хот руу харилаад өгдөг. Тэр муу тэнгээс л боллоо. Хүний өөр хүрэн бөөртэй гэж үний юм да. Гэдэл ихнэр нь өглөн. Дорилог халуун цайнд хөлсөн бурцаасан нүрээ хар хэр болсон алчуураар арчих зураа. Чийл дүүгийн минь орон сойрон ганц охиныг гар дээр аавна гэдэл авчирсан бидтэй. Чамайг тэгээд харж байгаа юм юу вэ? Гэд маргаж суун. Яг энэ үед хотын нэгэн гудамжинд хар пальтотой үнгэн малгай дугуулж тавьсан 18-9 насны улаавтар царайтай бүдүүн булчинтай нэг охин өндөөр зээгзгэр нуруутай монхордуу хамартай муурах шиг ногоон нүдтэй олон тавчтай хүлхгэр цамц бөксөө барьсан саарал өнгөдтэй нилээд сэргэлэн байраа нэг залуутай суудалцсан явна. Тэр охин бол Янжмаагийн нас барсан төрсөн ганц дүүгийнх нь охин оюун цэцэг байв. Эцгийн хайр ихийн халамжнаас өөрийг үзээгүй оюун цэцгийг 8 дугаар ангид байхад нь аав нь гинт арх уудаг болоод ээж нь ч гэртээ тогтгоо байгаад сэтгэл санааны дарамтад оруулан ганц охиноо бишгүүдэл нэг зовоож байсаар ихэн нэг жолоочтой замраад замын машинд суугаад алга болсон. Эцэг нь ээжийг нь явснаас хойш уламж дордон архиа уусаар миний охин амьдрал гэдэг тоглоом биш шүү. Аав нь ээжд нь хайртай л байсан. Гэтэл бид хоёрыг үнсэнд хаягдсан шалц шиг орхиод л явчихлаа. Одоо аав нь ч гэсэн 40 хэдхэн наснда хорвоог орхиод явах болох нь дээ. Энэ орчлонд үнэн ч юм гэж байхгүйгээс хойш үхэл үнэн ч байх. Түүнрүүл дөтлөх минь. Хөөхий, миний охин даанч баг байна да. Аавыгаа өгчхүүл Янжмаа ихч дээрээ л очоорой. Тэр чамайг ямар ч байсан нэг юмд залгуулад өгнө. Гэдэл уйлж гардаг байжээ. Оюун цэцэг аава та яах гэж ингэж байдгийг наад архиа орхи битгий уу гэд ахтал таал энэ сум дууж байна штэ ичмэрийн гэж охиноо хэлэхэд миний охин ааваасаа ичээд яах вэ? Амьдрал аавыг ч ийм болголоо шүү дээ. Би энэ данх эрэхтэй энэ сумын малыг өхүүлэгчгүй эмчилж чаднаа л гэж бодож байсан. Гэтэл өөр нутгийн хүн ажиллахад их л халтай газар юм байна. Хавчаад байхаар нь хорондоо сайн ажиллана гэж үзээд болсонгүй. Миний амьдрья гэж авсан хань минь даанч ухаан муутай хүн байлаа. Ажил муу гэд донг авахын цагт орхиод л явчихдаг юм байна. Чиний ээж чинь тийм л шүншиггүй хүн шүү дээ. Чи ч бас л эндээшээ намайг дараа үзэж 10-аад төгсөөд орхиод явах байлгүй. Гээд уйлна. Ингэсээр байж 2 жилийн нүүр үзээд байтал нэг л өдөр сургуулаасаа яваад ирэхэд аав нь орныхоо урд суугаагаараа нас барсан байв. Ийм амар юм үдсэн охин хорвоогийн зовлонд дийлдэж арай ядан байж 10 дугаар ангиа төгссөн байжээ. Тэгээд сумаас конкурсын шалгалтанд тэнцээгүй хүүхдүүдийг мал дээр гаргахад Янжмаа ганц ахыхаа охиныг өөр дээрээ л авъя гэд 300 хон нэгдлээс ахуулж авчирсан нь тэр байжээ. Гэтэл баригатын хуралтай гэж сум руу оюун цэцэг яваад орс ороггүй алга болсонд дорилог Янжмаа 2 сандран сэргийлгээд мэдэгдэж өгсөн амьдыг нь сураглаж хэдэн сар болсны эцэст хотод явнаа гэж сураг гарч за амьдал яваа бол яах вэ гэж тэр хоёр тайвширсан ажээ. Тэгээд хүйтэн болохоор нэг юм замын машин дайгдаад л ирэх байлгүй гэж бодцгоосон байна. Тэгтэл оюун цэцгийн байдал огт өөрөөр эргэж тэр хамт яваа залуутайгаа гэрлэж хотод амьдрахаар шийдээд хэдэн зуун хонтой хөдөө орхисон 2 хөгшний тухай бүр таг марцсан яваа нь энэ билээ.
Эргэн тойрон мебель болсон тоглог өрөөнд оюун цэцэг эзэн хүн шиг сууж зөөлөн диван дээр хөлбрөн Чука цай хийгээ дээр Чука хөл дээр нэг юм тавиад өгөөч гэж амьд яваа насандаа үзээгүй жаргал идэлжсэн. Нэг өдөр оюун цэцэг гадуур яваад ногоо сүү аваад иртэл хаалганд нь нэг бичиг авчулсан байлаа. Уучлаарай хонгор минь. Чи бид хоёрын хаах цаг боллоо. Чи эндээс бошоохон зайлаарай. Маргааш өглөөний 7 цагаас өмнө яваарай. Тийхгүй бол чи бид хоёр аль нь хэрэгт орно. Мэдвүү? ЧВ гэсэн байв. Оюун цэцэг гэртээ орж ийш тийшээ жаахан хар зогсноо. Чимдаан ганц муу дээлээ торнт хийж бариад гайхах зэрэгцэн гарч өрөөгийн цоожлоод хотод 10 төгсөөд ирсэн нэг охиныхоо сургуулийн дотор байр руу явлаа. Замдаа Чука гэдэг хин байв яаж анх уулзнаа эргэн бодов. Их хотын хөл хөдөлгөөн алс холоос ирсэн хүний нүдэнд ер бусын ертөнц мэд сонь санагдана. Оюун цэцгийг авч ирсэн жолооч Тээврийн хот хоорондын автобусны буудлын дэрэгдэх зочд буудлын өмнө буулгаад ах нь ингээд явлаа. Яарч байна. Ачаага эртхэн буулгая. Гээд явжээ. Эргэн тойрон ажиглан харвал гэрэл гэгээ гэлбсэн хотын нэгэн дүүрэгт олон автобус ирж яван такси дээрээ шар цоохор тэмдэгтэй суудлын машинууд бас зогсоо зайгүй хүмүүсийг буулгаж суулгана. Буудлын үүдээр ормогц айлаа өхөн минь зам явхаа гэж нэг өвгөн сарвайлаа. Юун зам явах гэж урдаас нь хэлэхэд үгүй хүн минь чи буудалд ирж байгаа муугүй юу гэлээ. Тийм энд чинь хүн хоноглдог газар бигээ эцтэй байхан ч байна л да. Харин зам явахгүй хүнийг болж байлгахгүй шүү. Алив чи би юм байцаалтаа үзүүл гэж шаардав. Түүнд үнэндээ үзүүлчих юу ч байсангүй. Зөвхөн 10 төгссөн аттестатын ганц хуулбар байжээ. Надад ямар ч бичиг байхгүй. Би энд холоос ирсэн. Уул нь ээжигээ л ирж яваа хүн. Холоос ирэх тусмаа л бичиг зам явах хэрэгтэй. Тийм юм байхгүй бол буудалд байрлуулахгүй гэж өвгөн их л зандрангуй хэлэв. Гүй аха би энд одоогоор айл танихгүй эндээ л байхаа тэр ярихгүй. Энэ олон хөлийн газар чи яагаад бичиг баримтгүй явдаг вүлээ? Гүү бол чи хөдөө нутгаас оргож ирсэн байж л таараа. Эндээс гарахгүй бол чамайг сэргийлэхэд хэлнэ шүү. Ингээд уцаад ачигнуулахаар нь оюун цэцэг хэрэг биштгэн гэж бодоод арга буюу гарлаа. Удамжинд хав харанхуй болж хүмүүсийн хөл татарсан байлаа. Гадаа гараад сандал дээр сууж байхад нь хэдэн залуу ирж чи энэ харанхуй шүн болсон хойно юу хийж байгаа юм бэ гэж их л ээлдэг зөөлөн асуулаа. Би хөдөөнөөс ирсэн юм аа. Тэгээд энэ буудалд хонох гэсэн чинь бичиг баримтгүйгээд хөөгд гаргачихлаа. Одоо хүн танихгүй яандаа гэдэл сууж байна. Өө тийм үү. Тэгвэл чи бидэнтэй яваад нэг дулаан газар очиж. Гээд нэг нь шууд юмыг нь өргөөд зогсов. Тэгээд тэр тэднийг даган явлаа. 4 өрөөтэй нэг сайхан байшинд орж ирээд за хувцаа тайл энд суу гээд нэг залуу юу юугүй л пальтоог нь тайжиж юмыг нь цааш тавилаа. Нөгөө хэдэн залуу нь өөр рүү ороод таг чиг болж нэг юмний тухай шимтэн ярьж байгаа болоо л та. Хэдэн минутын дараа нэг жаахан байх уцай халаачсан хэдэн зүсэм хям загасны консерв авчирч тавиад "Идээд чи үлсчил байгаа байлгүй дээ" гэдэл тэр залуу их л ээлдэгхэн хэлэхэд нь оюун цэцэг "Азар ийм сайн залуудаа таарлаа да. Тэгээгүй болж өнөө шөнө би гудамжинд л хонох байлаа" гэж дотроо бодно. Нөгөө залуу "За чи тэгээд хотод яах гэж ирсэн бэ?" гэдэл сонирхон асууна. "Би уул нь ээжигээ ирж яваамаа. Хотын нэг баазын Бямба гэдэг жолоочийг дагаад ирсэн. Гэрээсээ 3 жилийн өмнө л гарсан. Аав маань ч үхчихлээ. Энэ хооронд тэгээд аав эгч дээрээ хөдөө мал дээр байлаа. Уйдаад болдгүй. Тэгээд л ер нь ээжигээ олж нэг уулзъя. Хүний их юм байна. Олоод уулзчихвал бас сургууль соёлдож оруулж магадгүй гэж бодоод л замын жолоочийн кабин суугаад орж ирсэн. Тийм үү? Чи тэгээд хотод удах юм бол мөнгөтэй юу? Нэг их ч мөнгө байхгүй. Аавыг оршуулах үеэр хүмүүс өгсөн хэдэн төгрөг ээжээ орхиод явсан 2 цэнгийн нэг алтан бөгж өсний нэг совтонд харуулгаал би. Өөр надад юм гээд байх юм алга. Гэхэд тэр Чулуунбаатар чийч бүр овоол юмтай юм байна. Мөнгө чинь тэгээд хэдэн төгрөг юм битээ гэж нэлийн шалгаан асуухад оюун цэцэг яагаад ингэж шалаад байгаа юм бол нөгөө хотын дээрэмчин залуучууд гэдэг нь арай биш байгаа да гэж бодсноо. Арайч дээ ийм сайхан орон байртай айлын хүүхэд дээрэмчин байж таарахгүй.
Тийм балаа юм бодоод ч яах вэ? Харин бүх үннээ л хэлж бай. Надад ирэх биш тусгаалах байлгүй дээ. Ингэж дотроо бодоод би олон жил аавын хадгалж надад миний нэр дээр хийж өгсөн хэдэн төгрөгнөөс нь 200 мянгаыг аваад ирсэн юм л да. Гэхдээ Чулуунбаатар тэгээд цаана нь хөдөө банкнд чамд бас нилээд мөнгө байгаа юу гэж асуулаа. Үгүй, тэнд ч нэг их олон юмч байхгүй. Аав цовруулж авсаар агаад ердөөл нэг 200 мянга орчим бий байх. Чулуунбаатараа чи ч аваа юм аа. 400 мянга гэдэг чинь овс хотоо хүнд болж амархан ариужих мөнгө дөө гэж бодоод санаа алдав. Тэгээд энэ өдрөөс хойш 20 хоног оюун цэцэг Чука хоёр салхаа болж Чукан сайхан амьдран удахгүй чамд ажил олж өгнө гэсээр өдий болжээ. Тэгээд эцсийн тэр өдөр оюун цэцгийг дэлгүүрт очих гэж гарахаар нь муу чемоданыг нь уудлан 200 мянган төгрөгийг авч 2 цэнгийн алтан бүгжийг нь сувдан даруулахтаа цөмийг нь хамж аваад уг бичгийг бичиж орхиод явсан ажээ. Аав ээжийн гараас холдож үзээгүй амьдралын салхишуурганд дайрагдаж яваагүй оюун цэцэгт ийм хүн орчлонд байдаг гэж итгэх нэг хэцүү, байх ч нэг хэцүү. Ямар ч гэсэн Чука гэдэг залуу бүтэлгүй хүн байжээ гэдгийг л бүр төр ойлгон газар тэнгэрийн хооронд жингүүдэж бас энэ байшинд байвал баригдана гэснийг бодож арга буюу тэндээс гарч нөгөө охин дээрээ очсон билээ. Тэгээд 10 жилийн найз охиндоо тэр бүх зовлонгоо ярьсан чинь нөгөө охин нь тэгвэл чи бушуухан нутгаа явахгүй бол болохгүй. Тэр залуу чинь хотын нэртэй хулгайчуудын нэг байж таараа. Тэгээд аягүй бол чамайг цагдаад ороод өгчих юм билүү? Ер нь манай хоттож хачин хүмүүс их шүү дээ. Чи маргааш л явж үз. Манай сумын мал эмнэлгийн нэг тэрэг ирсэн гинэвлээ. Чи тэрийг сураглаад л олжсоо. Өөр зам байхгүй. Би ч чамайг байрандаа удаан байлгах боломжгүй. Багш нар гаднаас хүүхэд оруулж хонуулж болохгүй гэдгийг. Энэ шүнч яах вэ? Чамайг би аргалаад хонуулчихъя. Ингэлээ. Оюун цэцэг гүй юм уу хачин хүн байдгийн байна. Тэр залуу надад ямар сайн байсан гэж бодно. Би хизээч тийм үнсэлт, тийм хайрыг үзээгүй. Тэгээд тэр бүхэн худлаа байна гэхэд итгэмээргүй санагдах юм. Чука ер нь намайг тэгтлээ маллаж байлаа гэж үү дээ. Гэхдээ нөгөө охин нь хөдөөний муу чамайг байтугай хотын айхтар охтын толгойг эргүүлчихдэг амьтад цаан чин зөндөө байна. Чи түүнд итгэсний хэрэггүй. Бушуухан л муу эгчдэрээ очиж хідэн хонио хариулаад цэцгэн хийтэй талдаа өөрийн дураар амьдарсан нь дээр ингээдэл ятгав. Маргааш нь үүр цүрээр босоод оюун цэцэг жаал жуул юмаа бариад хот хоорондын автобусны буудалд тийш явах зураа найз охиндоо би автобусанд суугч мөнгө авахгүй. Нөгөө нутгийн жолоочоол бараадий. Гэхдээ найз нь нэг цагийн хичээлээ таслан байж ачаа тээврийн бааз дээр хүргэж өгөөд яран явлаа. Баазын диспетчерийн үүдэндх сандал дээр оюун цэцэг 10 цаг хүртэл суугаад түүнээс архангаан тариатаас жолооч ирсэн үү? Ирсэн. 2 өдрийн ч билүү өмнө ирсэн. Малын юм юу аавна гэсэн бэ? Тэгээд л эргэж ирээгүй л байна. Ингэлээ. Буцахтаа үүгээр дайрах болов уу? Ингэж оюун цэцгийг аргаа барсан янзтай асуухад уул нь дайрах л учиртай. Чи яах гэсэн? Би гэрлүүгээ харих гэсэн юм аа. Унаа олдохгүй хэцүү байгаад байна. Өө, тийм үү. Тэгвэл чи энд хүлээх л олж дээ. Чи хөдөө юу хийдгөө? Би хончоо. Гэхэд тэрээр дурамчхан. Өө, тийм үү. Чамайг ингээд харахад арай хөдөөний хүн баймааргүй л харагдах юм. Гэтэл жолооч нар ирж бүртгүүлээд тэр хоёрын яриаг тасаллаа. Оюун цэцэг өдөржин хүлээсэн боловч тариад явах нэг ч машин ирсэнгүй. Оройн 7 цаг болоход хоол идээд ирээ. Хэрвээ машин ирвэл та түр хүлээл гэж байгаараа аргагүй учрыг мань хэлээд гэж түүнд гуйгаад гарч явлаа. Хагас цагийн дараа хурц ирэхэд диспетчер өвгөн их л сайхан зантай болчихсон. Дүү минь дээ, чи ер нь бүтэхгүй юм хүлээж суун уугүй юу? Наашаа ор, сандал дээр суу. Ядахна арай дулаан шүү дээ. Ингээд дуун чангаран их л хөгжөөнтөө зан гаргав. Оюун цэцгийн толгойд элдэв юм эргэлдэж нөгөө мууч минь дондов гээд нэг жолооч дагаад хот явсан л гэдэг. Энэ хүнээс асуувал мэдэхгүй л байх та. Ингэж өөртөө хэлж суув. Аха, та дондов гэж нэг жолооч танихгүй үсттэй. Салан дондов гэдэл 3 дондов бий. Үгүй, би ямар хочтойг нь мэдэхгүй. Эхнэр нь Ганимал гэдэг 40 иргэм насны хүн байх ёстой.
Тийм. Гани мажястай л нэг гарч өгдөг хүүхэндээ. Үдийн газрыг туулдаг нь өвчүү цагаан зээлүүдээ. Өврөнгөрөөс салдаггүй нь өндөр цагаан гани юудаа гэдэл бүр дуутай цуутай хүүхэндээ. 2 жилийн өмнө л манай дондвийг дагаж ирсэн гэлцдэг. Гэхдээ оюун цэцгийн нүүр улаан ичээд цаашаа юу ч асууж чадсангүй дуугай болов. Гэтэл тэр диспетчер чи түүнийг таньдаг юм уу гэхэд үгүй манай нутгийн хүн л дээ тэр гани маань. Өө тийм үү. Орой гэсэн ирчүүлд бол ингэрэн задгаа бүсгүй дээ. Ороод гарсны эцэст бол эргэж хармааргүй л хүүхэндээ. Хөөхий аххан ч гэсэн бас ирсэн даруй нь амтыг нь үзчихэл байлаа. Гэхэд оюун цэцгийн дотор нь эвгүй оргив. Газар дээрх ганц ихийн тэгж хэлж байхад өрн болсон түүний сэтгэлд юу эс орхов. Тэрхэн агшинд миний ээж гэж нэг бүр дампуурсан хүн юм байжээ. Дахин ээж ихээ тухайл хин нэгэн дурсгаа болий гэж дотроо тангаргалав. Нэг мэдсэн цагийн зөө 11-ийн тоо зааж байв. Оюун цэцэг сандран яана аха одоо бүр 11 болох нь одоо ч ирэх машин гэж байхгүй хаа. Тиймгүй шүү. Хашир жолоо очноор бол шөнөж гэсэн ачаагаа авсан л бол хүрээд ил ирнэ. Чи наад муу диван дээр амарчл бай. Ах нь машин ирэхээр дуудамж гэжээ. Өдөржин машин хүлээсэн түүний бие нозоорч бүр ядраад диваны түшлэг налж суугаад нам унтжээ. Гэтэл хав харанхуугаар гинт нийгэм дээрээс нь дараад авав. Хүү яха гэж хашгирсан боловч тэр дараа ойр орчим хинч байсангүй. Нэг л мэдхэд тамхи үнэрсэн муухай хушуугаар түүнийг хин нэгэн учир зүггүй үнсэж гар нь хүрхгүй газраар тэмтчиж байв. Удалгүй цанх нүдэх чимээнээр нөгөө харанхуй өрөөнөөс гэрэл асаж диспетчер юу ч болоогүй юм шиг хаадганан очиж "Хинбэ? Хаашаа явах уу?" гэж асуух нь сонсогдов. "Би архангаан тариад явнаа. Им очиж яваа. Яарч байна?" Гэхдээ гарав. Оюун цэцэг сэрдгийн босч юмаа тэмтэрэхэд нөгөө өвгөн "Хөөе хүүхээ босоорой. Тариатын машин ирлээ" гээд чи энэ нэг охиныг хил ам татлалгүй тариат руу хүргээд өгчих. Зайлуул харсаар өтөл мөнгө зөнгө муутай юм шиг байна лээ. Ер нь эр хүний жаргал эзгүүхээр гэдэг үсттэй гээд нүдээ ирмэв. Оюун цэцэг айсан твдсэн ч дүүрсэн хэрэггээд явхаар гартал залуухан жолоож инээмсэглэн өгтөж "Заахөө хойло хөдлөө дөө. Би нэг хүүхдтэй хүүхэн гуугаад ахаар нь хоол замд хүүхд нь өвдөгч юм билүү" гэж айгаад авч явалгүй ирсэн. Харин 2 залуу хүн байна да. Ханиндаа явхад зүгээр юм боллоо гэдэл баяртай наргагүй хэлв. Шөнийн 2 цаг болж байхад 22-ын товчоо өнгөрч замдаа гарлаа. Залуу жолооч "За хоёлаа холын замд яваа улс байна да. Дуулна байгаа" гээд харах нүдэнд гийсэн саран чимэн хальгих зүрхэн шингэсэн гэгээтэй. Халуун голыг бөлгүүлсэн чимэнхөө хасын туяаг булаасан одтой ёо. Хангай говийг уйраасан аарчнхөө хадыгч хайлуулах эдтэйе гэдэл уянгалаг эвтэйхэн хоолоогоор дуулах нь оюун цэцгийн зүрхийг нэг л донсолгох янзтай. Тэгээд хүчээ авсан тэрэг дардан замаар дүүхүүлэн хөөхөн ааштай бор залуу байн юм ярьж ярилцсан цагаан шүдээр нар гítэл инээж явхад оюун цэцгийн сэтгэлд үлгэрийн юм шиг бодогдно. Хэдхийн хормын өмнө диспетчерийн бөглөө муу өрөөнд тамхи үнэрсэн өмхийн амтаа өвгөнд даруулчихсан хэвтэж байсан хүн одоо уулын буг гэмээр сайхан залуугийн кабинд суужчихсан уянгалаг сайхан дунд нь зүрх жаргаан сонсож явах үнэхээр өдөр шөншиг зураг байв. Жолооч залуу гүн бодол болгон яваа оюун цэцгийг байн хулгаануудээр харан "Чи яас их уйдхартай явах юм бэ? Ядаж чи надтай хамт дуулаач дээ. Би хөдөөхөр уртын замд их явдаг болохоор дуугаар хань хийдэг юм шүү дээ. Тэгэхдээ би өөртөө л дуулдаг хүн дээ. Ядуухан дуучин байгаа вэз" гэж зүрхэнд гэрэл гимээр инээн. Яг шөнийн 3 цаг болоход нөгөө залуу замаас жаахан гарч машинаа зогсооход оюун цэцэг гайхсанчгүй. Энд жаахан амраасай гэж дотроо бодож байв. Тэгээд жолооч залуу "За буугаарай. Энд хоёлаа жаахан амрыг. Би нүдний хор гарахгүй бол үүрэглэх гээд байна. Тэгэхдээ удахгүй. Утсан ч яахав дээ" гэж өөрийн ирэхгүй хэлчихв. Тэгтэл "Үгүй, их удаж болохгүй. Ердөө л 2 цаг амрана"
гэлээ. Тэгээд жижигхэн пермус гаргаж ирээд жоохон цай чанаад боорцог чансан бахаар түүнийг дайлаад за чи ингээд кабинд унтчих. Би дээр жаах амрыг ингээд дээр засаж нэг хүнтэй дээл өгөв. Оюун цэцэг унтах гэвч нойр нь хүрэхгүй нөгөө залууг даарч байгаа болов уу гэж бодов. Бас энд ороод дээрээсээ дулаан үүртэн сэтгэл тэнүүн хэвтэх юмсан гэж бодож үзлээ. Тэгээд ам нээж гадаа хүүтэн байгаа хаа та энд кабинда надтай зэрэгцээд унтал да гэж ичиж завсны хооронд хэлэхэд чамайг л тухтаа амраг гэж бодсон юм. Хоёлаа л тухтаа байвал зүгээр шүү дээ. Ингээд л арайчөө хэлчихв. За тэгвэл би чиний саналаар болёо. Чи босч бай. Гээд дах дэвсэж хагасыг нь түүнд нүмрүүлж нэг нэгийгээ түшин унтахаар болов. Оюун цэцэг түүний ингэрт толгоогоо наалдуулан наалахад залуугийн сэнгэнсэн сайхан амьсгаа духыг нь шүргэж хамаг биеийг нь халууцуулах шиг болно. Залуу түүнийг эвтэйхэн гихчин тэрврээд за ингээд сайхан унтта хол замд ядран шүү гээд чимээгүй болов. Нэг сэрсэн чинь залуугийн зөөлөнгаар хацрыг нээлж за хоёлоо одоо хөдлөө дөө. 2 цаг би биенийхээ элжинд сайхан унтлаа. Одоо явуулгүй болохгүй гэлээ. Оюун цэцэг норимглан өндийсэн боловч энэ залуугийн ингэр түшин насан туршдаа ийм сайхан унтах юмсан гэж бодох боловч тэр нь даанч ажиггүй явах нь нэн харуулсалтай. Оюун цэцгийн бодолд өнөө гайхал чуугагийн дүр орж ирлээ. Ухаан жолоогүй озон үнсэх, нүүн нүцгэн биеийг нь идэхэн холгүй өнгөж байсан, насан туршаа амьдрна гээд муурн нүдэрээ намжирдаж байсан, бас нөгөө муухай диспетчер өвгний ой гутам хошуу зэрэг элдвийг эргэцүүлэн бодоход жолооч залуугийн дээлний гаднаас аяархан тэрсэн авч ганц ч үг хэлэлгүй хацрыг нь элбэн сэрээснийг санаж аав согтоороо хорвоо хүнд их юм үзүүлэндэ. Хүнийг эвдэн чиг илийн чиг гэж байсан санагдаж хөөрхий аавыг минь ээжийн эвдэрсэн ертөнд сөнөөж одоо би бас сүнхийн даваан дээр явна уу да. Зүрхээрээ хорвоо чи намайг юутай л учруулж байна да гэж хашгирмаар бас урьдчинийг шигэ зөөлөн тэрврэлт намайг амьдралын шуурганаас авраач гэж хөлтөн сөгдөн гуймаар хачин бодолд орно. Тэгтэл жолооч залуу чи минь яагаад л уйтгарлаад явна да. Би чамайг гомдоогоогүй зү гэлээ. Үгүй та намайг гомдоогоогүй. Та яасан ч гомдоохгүй хүн гэж твдэн хэлтэл залуу. За тийм бол сайн. Ер нь 2 хүн чинь зүрхээрээ л ярьж чадаж байвал болох нь тэр үсттэй. Ингээд сайхан инээмсэглэв. Удахгүй гэртээ хүрнэ. Танах чинь сумын төв дээр үү? Үгүй. Би хөдөө зүүн баригадад хончин хинийх гэдэг үлээ танах чинь. Манайх уу? Дарилгих. Өө тийм үү. Та чинь тэгвэл янжмагчийн хамаатан уу? Үгүй, тийм ээ. Та яаж манай янжмагчийг таньдаг вүлээ? Янжмагч чинь миний аавын төрсөн ихчийнх нь хөөхөд. Гэхдээ оюун цэцэг дахин юу ч асуух чадалгүй болж дотроо зөвхөн аавын ярьдаг алаг хорвоо гэдэг энэ л юм байна гэж бодон хонио хариулаад талдаа дуулж явхаас илүү жаргалж байхгүй юм байна гэж сэтгэлээ засан бодов. Энэ явдлаас хойш 1 жилийн дараа оюун цэцэг баригадын өдөрлөг дээр тэргүүний малчин гэсэн магтаал сонсож залуу аврах тэмдгээр шаагнагдав. Нутаг усных нь түүнийг сүрхий магтаж, малд нүдтэй, ажилт сайн, хүнлэг сэтгэлтэй, ерөн зүгээр охин гэж ярих боллоо. Яг энэ үед түүнтэй анх хотод уулзсан Чулуунбаатар гэдэг залуу оюун цэцгийн 200 мянган төгрөг эмиг бөгж сувдан даруулгыг мөнгө болгож хөлжөөд бас бусдын эмийг дээрэмдэн хэдэн хотын хооронд 8 өсөргөн цэнхэр өнгийн хувийн машинтай болчихсон дэрэгдээ уянга гэж хотод ховорхон тооцогддог нэг хүүхэнтэй хайрын жүжиг тоглож орчлонд байхгүй сайхан юм амлсаар хэд хонож байв. Хөөрхий хөдөөний охины хамаг эмийг тонож булаасныгаа нөгөө гайхлуудаа бахархан яриад чуука хөөж азтай хиймэртаал явна гэж хаахалзан. Хаврын тэнгэр хартай гихчээр гинтхэн тэнгэр бүрхэж цасан шуурга болоход хонио даган бөмбөрсөөр ганц бүсгүй өөрийн ирэхгүй уруудан явсаар энэ захгүй талын дунд хүүтэн шуурганд гуйдуулан их цасан дунд сөгдөн босон шөнтэй залгав. Харанхуйн дунд хэсэг дэрсэнд хонио тогтоох гэж байдаг чадлаараа үзэлцэж эцэст нь чадлаа баран унахгүй юмсан гэж шилбүүрээ тулан зогссоор хониноос л салахгүй юм шүү гэсэн нэгэн үзүүрс сэтгэл барин цасан хямрах дотор босоо
толгоогоороо ертөнцийн мөх бусыг үзүүлжээ. Орчлонгийн энэ аимшигт шөнө өнгөрч өглөө болон шуурга намдахад дэрсэнд хоргоосон олон хонь таавараа хөдөлж үсээс ихсрэн урагшилахад их хунгар дотор ганцхан бараа юм торон хоцорсон нь хөлдөж хөрсөн чигээрээ зогсоо оюун цэцгийн шарил байлаа. Багуудын алдаад морьтой машинтай хүмүүс цасан дундуур зүтгүүлсээр ирэхэд түүний ягаан дайлан бэндээлний сугны тавчин доогуур хэсэг цаас хүзүүний оролтны үзүүр цохууж байлаа. Хамгийн түрүүнд сумын малын эмч залуу тэр бичгийг авч үзвэл жижиг дэвтрийн голын цаасан дээр ийм бичжээ. Чока, би чамд үнэн сэтгэлээсээ хайртай. Чи өөдгөө хүн байсан ч би чамайг хайрлсан. Тэгэхэд чи хотын сайхан байшиндаа шил тойл болсон өрөөндөө намайг тоглон хайрлаж байсан шигэ бас л нэг хүний гинэн хонгор үрийг хайрлан тэрвэрч ертөнцийн сайхныг амлаж суугаа болов. Чока, хэрвээ би хизээ нэгэн цаг чамтай уулздагсан бол ээжийнхээ гизэгний даруулгыг худалдсан хүнийг мэдэж түүнээс нь ямар ч үнээр хамаагүй эргүүлж авахсан. Ээжээс минь надад юу ч үлдээгүй юм байна шүү дээ. Юмыг яаж мэдхүү? Хөдөөгийн байдал амаргүй нэг шуурган төөрөөд би өгчөж болох юм. Тэглээ гэхэд Чока би чамайг сүүлчийн удаа бодно доо. Хайр гэдэг бол хүний алдаа бүхнийг уучлаа гэж нэг номд бичсэн байсан. Тэр үнэн үг шиг надад санагддгийн. Гадаа хаврын шуурга нүүр нүдгүй балбаж байна. Гэрт миний өчүүхэн зүрхэн дотор бас амьдралын шуурга шуурч байна. Орчлонгийн шуурга арилнаа. Харин сэтгэлийг яадаг бол гэсэн тэмдэглэл байв.